Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2026 онд нээлттэй хийсэн Crime Zone киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө киночдод хандаж хэлэхэд хавар болоод дархлаа суулраад, хоолой ам хатаж аргаад, хүндүрлээд хий ханиалгаад хэцүү байгаа юм биш вэ? Тэгвэл энэтхэгийн алдарт Хямлай брендийн Coffee хоолойны хөлбөмбөл гэж дуусна уу? Ургамлын нийлмэл найрлагатай Coffee янз бүрийн шалтгаанд хоолойны хүндүрлэлт, хий ханиалганд хэрэглэхийг зөвлөдөг. Хоолойнд цэнгэнсэн мэдрэмж төрүүлэнгээ амны хөндийг халдваргүйжүүлж цэвэр байлгана. Бас өрөвслийн эсрэг үйлчилгээтэй тул амьсгалын дээд замын өрөвсөл, ялангуяа залгуур түнхний өрөвслийг намдах үйлчилгээтэй. Хоолойны цочрол багасах үед дагаад ханиалга намддаг байх нь биш. Бас харьшлын болон нянгийн эсрэг дархлаа дэмжих антиоксидант үйлчилгээтэй. Кофлит нь энгийн хөлхмөл, цагаан гаатай хөлхмөл, нимбэгний амттай, жүржийн амттай гэсэн дөрвөн төрөл бий. Бүх эмийн сангуудаар худалдаалагдж байна. Мэдээж хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцсан шүү дээ. Амьдралын хэмнэл нэлээд хурдтай өрнөж байна. Нэг залуу биеийнхээ арьсыг үрээд үснийхээ хагийг унгаад байна. Биеэсээ унаж болох бүх юмыг цэвэрлээд байгаа бололтой шүү. Холгүй харин хоёр залуу машинтайгаа явж байна. Чи дайжгүй юу? Тийм ээ. Нөгөө залуу харин хувцас өмсөд бэлэн болцсон байна. Нөгөө талд харин машинтай хоёр. Богч нь харъя да. Цэнэгтэй юм уу? Үгүй. Цэнийг л. Залуу хувцас өмсөд яг гарахынхаа өмнө нэг эргэж харна. Энэ бол манай киноны гол дүр Майк. Майк гараад машиндаа суугаад мап дээр нэг хүнийг мөрдөх гээд дарж байна. Тэр дор нь өөр хүний байршил гараад ирлээ. Тэгэд хөдөллөө. Мөрдөж байсан хүн дээрээ яваад очих үед нэг залуу дэлгүүрээс юм авчгаад явж байна. Майк араас нь эвтэйхэн дагаж байгаад урд нь гараад явна. Нөгөө машинтай хоёр харин нэг үнэт хэллийн дэлгүүр рүү явж ордог. Энэ хөө юм. Миний уяал. Чи өмнө нь ийм юм хийж байсан уу? 2 цаг машин суухыг уу? Тийм ээ. Ингэсэн чи нэг цүнхтэй алмаз гаргаж ирээд тавьж байна. Оюула түр ярилцаатах. Гэт нэгийг нь цааш наваад орлоо. Майк нүхэн гарцсан дээр нөгөө машиныхаа урд очиод зогсчдөг. Энэ яаж байна? Гэт буусан чи багаж онгоолгож байна шүү. Тэгснэ өөрөө буугаад ирлээ. Гара толгой таав. Буу чи хаана байна? Машинд. Уц чи хаана байна? Машинд. Пин код нь юу вэ? 1 2 3 4 багаж руу ор. Наан ч ус байгаа. Гэт багажинд оруулаад утсыг аваад машин аваад яваад өглөө. Дэлгүүрийн эзэн харин өнөөдөр бол зүгээр нэг хүргэлт биш. Чи алмазны цуглуулга авч явах гэж байна. Нийтдээ 3 сая долларын өртөгтэй. Энийг оймсондоо хий. Тэр цүнхэнд байгаа чи юу юм? Тэр хуурамч. Зүгээр л чулуу хөлөх гэж тагсан. Үеэлдэ хэлж болохгүй шүү. Ойлгов. Майк хэр нөгөө дэлгүүрийн гадаа ирээд зогсчлоо. Тэгснэ нөгөө барьцаалсан залуугийнхаа утсаар ирчлээгээд мессеж өчөж байна. Дэлгүүрийн эзэн. За явцгаа. Тэнд зогсож байгаа хар машин та нарыг дагах болно. Зүгээр хамгаалах гэж л тэгж байгаа юм. Санаа зовлтгоо. Гэснэ нөгөө залуугаас чиний бууг харъя. Юу вэ? Наадах чинь юу эрдний идэлэл вэ? Аав минь буу байгаамаа. Аав чинь хэй юм? Джон Вейн юм уу? Болж үз. Ингээд шин бууглоо. Тэгснэ явцгаалаа. Майк араас нь дагна. Залуу нөгөө хуучин буугаад суудлын хажууд хийжлээ. Дүрс шилжиж нэг нөхөр 0-д алмазны дээрэмтэй холбоотой мэдээ үзээд сууж байна. Эхнэр нь харин шууд 0 руу ороод ирж байна шүү. Хой. Надад жаахан хувийн орон зай өгөл дөө. Хүндэрч байгаа бол хаалга түгжилтэй. Би шээж байна шүү дээ. Суугаад уу? За. Бас нэг бүсгүй орноосоо босож нүрээ будаад машин авнаад замаар явж байна. Энэ хоёр киноны чухал дөрүүд бололтой. Дүрс буцаад Майкийг харуулна. Майк нөгөө хоёрыг дагаж яваад нэг газар ирээд зогслоо. Тэгснэ шууд буу тулгаад утсан дээрээ бичлэг харуулж байна. Энэ тана гэр вэ шүү дээ. Цонхоо буулга гэж дөхөж байна. Тэгснэ бэн. Чиний харж байгаачлан миний хамтрагч тана гэрийн гадаа байгаа. Тэгэхээр чиний авч яваа алмаз бүгд даатгалтай. Даатгалын компани бүрэн төлөх болно. Хэрвээ чи даатгалын компани өмнөөс өхмээргүй байх юм бол эсвэл гэр бүлээ охиромооргүй байвал алмазыг надад өгч. Ойлгов. Намайг хэлэхээр буунуудаа над руу шид. Ингээд буунуудыг нь авлаа. Тэгснэ буугаад. Бэн буугаад ир. Ингээд машины ардаа байчлаа. Зүгээр авхаа аваад яв. Үгүй бэн. Би жинхэнэ алмазнуудыг авмаар байна. Би мэдэж байгаа бэн. Алмаз хаана байна? Миний оймсонд байгаа. Ингээд өгчлөө. Нөгөө залуу харин суудл руугаа хийсэн буугаа гяс гартаа барьчлаа. Майк багажинд хүнээ гаргаж орхиод яг явах гэтэл нөгөө залуу буугаа тулгаж байна. Тэгснэ шууд буудчлаа. Данч онсонгүй. Буунаас хоошоо дэлбрээд өөрөө сонирн болчлоо. Майк тэр дороо машин авнаа зогтно. Янзын хурд явж байна шүү. Замаа аль хэдийн урдчлаад судалчихсан бололтой. Эргэлт болгоныг нарийн тооцоолчихсан байна. Тэгэд хурд хийж явсаар байгаад нэг гараж дэрж машина бүтээж орхиод өөр машин унаад явдаг. За нэг иймэрхүү байдалтай ажилтг юм байна. Дүрс шилжиж нөгөө нүрээ будаад байсан бүсгүй. Нэг баян айл дэрчгсэн байж байна. Нөгөөх нь манай бүсгүүд ямар баян гар вэ гэдгээр өнгөрч байна шүү. Тэгэд буу өгснө. Тэр шилийг ончих юм бол би чиний хөсөж байгаа гэрэн дээр чинь гарын үсэг зуръя. Бүсгүй хараа онсонгүй. Тэгэд гадаа гараад манай даатгалын компани бусдаасаа ялгарх тал гэх юм бол бид таны хувийн нууцыг бас хадгалах болно. Тэгэхээр бүсгүй даатгалын менежер бололтой. Тэндээс бас нэг бүсгүй ирж байна. Оо, сайн уу? Бид бас танай охиныг коллежид төгсөх үед зориулсан нэмэлт үйлчилгээ гаргаж өгч болно. Энэ миний сүйт бүсгүй. Адриан.
Тийм үү. Танилцсандаа таатай байна дэрья. Бид танай хормын даатгалын талаар ярилцаж байлаа. Удах юм уу? Удахгүй. Дуусчлаа хонгор минь. Нөө хөөрхий. Хэлэлцээр нь амжилтгүй болов та. Жаах ууртаа буцаж байна. Нөгөө бие засч байсан залуу харин машинтайгаа зөрөөд явж байна. Тэгэд явсаар хэргийн газар хүрээд ирлээ. Тэгэхээр энэ залуу мөрдөгч байсан юм байна. Энэ бол дахиад л нөгөө 101-ийн хийсэн хэрэг. Нөгөө л утгагүй 101 гэсэн юм ярьж байгаа шүү. Тэгэд гэрчүүдийг байцаалаа. Нөгөө хуурамч алмазыг хараад тэр энийг үлдээсэн гэд боддоо. Тэгэхээр тэр үүнийг хуурамч гэдгийг мэдчихвэсэн гэсэн үг. Чи юу хэлмээр байна? Тэр манай эхнэрийн нэрийг мэдэж байсан. Яаж тэр вэ? Би яаж мэдх юм бэ? Түүнээс өөрөөс нь асуул та. Яагаад намайг ингэж байцаагаад байгаа юм? Яагаад гэвэл бэн. Чи амьдралдаа анх удаа 3 сая долларын алмаз зөөж байгаад алдчихсан. Чи өөрөө аваагүй гэдгийг чинь бид эхлээд батлах ёстой. Хохирогчийг буруутгах нь гинэ. Тэр утсыг чинь авсан уу? Тийм ээ. Тэгэд буцаагаад өгчихсөн. Дараа нь нөгөө залууг айцаалаа. Чи түүн рүү буудсан гэсэн үү? Тийм ээ. Гэхдээ миний буу гацаад оноогүй. Тэр яагаад чам руу буцааж буудаагүй юм бол? Мэдхгүй. Өөрөөс нь асуул та. Бузах самдаа мөрдөгч. Энэ гарцаагүй тэр байна. Болж үзээ. Нөгөө Lone Ranger-ийн үлгэрээ ярих гээд байгаа мó. Тэр бол 101. Яагаад 101 гэж нэрлсэн бэ гэх юм бол тэр 101-р хурдны замтай ойрхон дэлгүүрүүдийг дээрэмддэг. Дандаа 101-р замаар зугтдаг. Тэр камерыг ажиллагаагүй болгодог. Тэгээд ямар ч уул мөр үлдээдэггүй. Бас ямар ч хүч хэргэлдэггүй. Тэр орж ирж ажиллаа хийчихэд шууд л гараад явдаг. Хамтрагч нь харин этгэж өгөхгүй байгаа бол та. Тэр үед Майк гэртээ ирээд нөгөө алмазнуудаа гаргаж ирж бүгдийг нэг аяг руу хийгээд байна. Тэгснэ толгоогоо тэмтэрсэн чинь жаахан цус гарчихсан байж шүү. Гайхаад өмссөн багаа гаргаж ирээд тэмтэртэл цус болцсон байна. Тэгээд жаахан халгаллаа. Уул нь ямар ч уул мөр үлдээдэггүй байтал дусал цус үлдээчихсэн бололтой шүү. Нөгөө даатгалын компани ажилтай харин ажил дээр ярьж байна. Дарга нь орж ирээд. За тэгээд яасан? Тэр чамд зэвсгүүдээ харуулсан уу? Тэгсэн. Тэгээд хэр байв та? Гэрээ хийх юм шиг байна уу? Дайчгүй. Явж л байна. За чамайг чадна гэж найдаа. Фил, ингээд миний тушаал дэвших талаар бид ярилцах уу? Тэр юу л да. Шэрэн. Сүүлийн үед бид ажил ихтэй энэ талаар тухтай бодох цаг алга байна. Өмнө нь чи бас ингэж хэлж байсан баха. Тийм ээ. Одоо ч бас тийм л байгаад байна. Манай бүсгүүд тушаал дэвших гээд хүлээгээд байгаа юм байна. Нөгөө тал дээр Майк энэ нөхөртөө уулзаж байдаг. Ямар хуу байв да. Жижигхэн саад гарсан гэхүү дээ. Цагдаа юу? Биш ээ. Нэг залуу хөө. Их дэврүүн зантай юм шиг байлаа. Над руу буудсан. Мэдгүй юм да. Дараагийн ажил чинь Санта Барбара. Энэ жил чиж өнгөтэй байна да. Шил өнгөтэй баг. Би ажиллаад харин чи зүгээр л зардаг шүү дээ. Санта Барбарагийн ажил надад зөв санагдахгүй байгаа. Их мөнгөний ажил шүү дээ. Өдрийн цагаар урд хаалгаар нь дайрч ороод авна гэхээр хүмүүс гэмтэг хэрсэлтэй шүү дээ. Хин нэг буудах шаардлага гарвал яана. Чи өөр ажил төлөвлөж байгаа мó? Би нэг юм дээр ажиллаж байгаа. За. Тэгвэл явж сайхан мөнгө үрдэ. Ингэж байна. Майк нөгөө аягтай алмазаа өгчөөд явлаа. Маргааш нь үүрээр шээрэн сэрж байна. Нойрны оноогоо харсан чинь 27 гэж шүү. Стрессээс болоод нойр нь хулжаад байгаа бололтой. Нөгөө тал дээр Майк Шэрний зургийг хараад сууж байна. Шэрнтэй холбоотой ажил төлөвлөж байгаа юм байна. Өглөө нь харин Шэрний байгууллагын хурал боллоо. Тэнд нь шар үстэй залуу бүсгүй шинээр орж ирээд суужсан байна. Дарга нь Шэрний ажиллаж байгаа ажлыг шууд шар үстэд өгчлөө. Шэрний харин нөгөө дээрэмдүүлсэн алмазны дэлгүүрийн нөхөн төлбөрийн ажил дээр томилчихно. Мөрдөгч харин нөгөө үнэт дэлхийн дэлгүүрийн эзнийг байцааж байна. Та алмаз тээвэрлэх өдрийн талаар хэн нэгэнд мессеж бичиж эсвэл утсаар ярьж хэлсэн үү? Би имэйл ашигласан. Тэр үед харин манай Майк нэг хакертай уулзаж байдаг. Тэгээд энэ эмэгтэй ажлын хуваар Facebook, WhatsApp, Instagram-ыг нүг. Snapchat, TikTok нь яах юм? Тэр наадуулыг чинь хэрэглэхэд хэтэрхий хөгшдөн. Ингээд мөнгө өгч байна. Ийм маягаар судалгаа хийдэг бол та хакер зургийн дараад аваад явлаа. Дөрс шилжиж нэг мотоциклтэй залуу явж байгааг харуулна. Тэгэд явсаар байгаад Майкийн хөгшин босстой очиод уулзлаа. Санта Барбарад нэг ажил байна. Манай залуу энэ ажлыг авахгүй гээд байгаа юм. Яагаад тэр үү? Тэр их зарчимч. Хэн нэгэн гэмтэж магадгүй гээд байгаа юм. Манай ав бол хэдхэн өндөг унаж хагарахад асуудал байхгүй гэж хэлдэг байсан. Ингээд ажлыг авчлаа. Нилийн хүнд гарвалтай шүү. Манай Майк харин машинтайгаа явж байтал араас нь нэг машин ирээд мөрөгчлөө. Буугаад ирсэн чи бас дайжгүй бүсгүй байж шүү. Чи зүгээр үү? Үгүй. Энэ манай даргын машин. Би их яарч байсан юм а. Чи даатгалын мэдээлэл өгөх хэрэгтэй болох нь дээ. Энийг аваад даатгалыг мартвал ямар уу? Ингээд шууд мөнгө гаргаад ирлээ. Уучлаарай. Заавал албан байдлаар шийдэхгүй бол би халагдана. Ингээд даатгалаар шийдэхэр боллоо. Зарчимтай эмэгтэй байна шүү. Ингээд утаснуудаа солилцлоо. Манай хүн жаахан ширтээстэй. Чи хүүхэдтэй юм уу? Юу? Тэнд хүүхдийн судал байна. Үгүй, энэ манай даргаих. Тэгэхээр хүүхэдгүй байх нэ. Ингээд хальтаа суугаад амжичлаа. Машиндаа суусныхаа дараа дугаарыг нь хараад байна. Дууралцсан юм биш байгаа. Шээр харин мөрдөгчтэй
уулзаад дээрэмдүүлсэн алмазны дэлгүүрийн талаар мэдээлэл авч байна. Мөрдөгч харин ярьж сууж байхдаа нэг юм ойлгох бололтой босоод явчлаа. Нөгөө хүнд гар харин Санта Барбарагийн ажлыг хийх гэж байна. Мөрдөгч харин ажлынхаа мөрдөгчдийг цуглуулад 101-ийн тухай лекц тавьж байна. Тэр үед харин дарга нь орж ирээд сонслоо. Гинт хэрэг болгон ямар нэгэн байдлаар хүч хэргэлдэг. Хэн нэгэн хохирдог. Бас ямар ч дээрэм заавал нэг уул мөр үлдээдэг юм. Ядчил ДНК-гийн шинжилгээ авч болох нэг зүйлийг үлдээдэг юм. Харин энэ залуу ямар ч уул мөр үлдээж, ямар ч хүчирхийлэл үлддэг. Бас 101-р замын дагуу дэлгүүрүүдийг дээрэмддэг. Дараагийн дээрм нь энэ хавцаа болох ёстой. Гэсэн яг нөгөө Санта Барбара. Тэр үед харин Санта Барбарагийн дэлгүүрт нэг залуу алмазны хүргэлт хийж байна. Тэгсэн араас нь хүнд гар буу тулгаад ороод ирнэ. Бүгд хэвтээд наадхаа өг. Ингэсэн чи гавтай байна. Чи нааша ар өрөөнд чи хэн байгаа юм? Хинч байхгүй. Ингээд шалгасан чи хүүхэд байж байна. Хинч байхгүй гэсэн үү аа? Ингэснэ маа. Түлхүүр нь хаана байна? Хаана байна? Ингээд шууд зодоод байна. Тэгээд түлхүүрийг аваад гаваа тайлаад гарах гэснэ. Нэмж баахийн юм дээрэмдээд дохиол дуургаад чавна. Их заван ажиллаж байна шүү. Мөрдөгчрийн лекцээ дуусчихжээ. Дарга сонс. Чиний ярьж байгаа нэг хэрэг 6-7 хоногийн өмнө хаагдчихсан юм байна. Бас чи огт байдаггүй зүйл дээр өөрийнхөө төсөөлөлд итгээд яваад байна. Энд байгаа мөрдөгчдөөс ажлын үзүүлэлтээр хамгийн доогуур нь чи болцоход байна. Чи үнэндээ миний оронд ч байх боломжтой байсан хүн шүү дээ. Чи чадвартай. Зүгээр л бусад хүмүүсийн сэтгэдэг шиг сэтгэхэд ажлаа хийж үз. Ингээд загналаа. Майк харин нөгөө машиныг нь мөргсөн Мая гэдэг эмэгтэй утсыг хараад байж байна. Тэгснэ. Сайн уу? Би Майк байна. Нөгөө машин мөргдөг. Би чамтай хамт орой хоол идэж болох уу? Гэт мессеж явуулчлаа. Зөрөгтэй байна шүү. Тэгсэн тим гэд хариу ирж байдаг. Амжилттай болчлоо. Ингээд болцоонд явлаа. Тансаг ресторан дээр ч гэсэн сууж байна. Мая ирээд уучлаарай. Нэг залуугийн машиныг мөргөд хоцорчлоо. Үнэндээ түүний буруутай. Гэхдээ би тэр залуутайгаа болцохор болсон. Гэт яжилж байна. Тэгэхээр юу иддэг юм бэлээ байц? Чи энд олон ирдгүү. Тийм ээ. Би хитэд ирж байсан. Blanket Devao. Энэ нь дажгүй болов уу гэж бодож байна. Чи энд хийх юм уу? Би их олон газраар нүүж явдаг л да. Ажлаар гихүүдээ. Чи юу хийх юм бэ? Компьютерийн програм хөгжүүлэх маягийн тиймэрхүү юм хийдэг. Сонирхолтой ажил биш ээ. Тэгсэн бүсгүй шууд. Сонсооч. Энэ сайхан санаа биш бололтой. Юу? Чи хитрхи төгс юм. Харин би бол ингээл нэг бүсгүй. Бид хоёр төсөөтэй зүйл байхгүй бол та хоёулаа бүтэхгүй баха. Чи яаж мэдэж байгаа юм? Юг бидэнд төсөөтэй зүйл байхгүй гэдгийг. Яагад гэвэл Blanket Devao гэж юу болохыг би мэдэхгүй байна. Би ч бас мэдэхгүй. Юу? Чи бас энэ данхуудаа ирж байгаа юм уу? Тийм ээ. Би зүгээр л бүсгүй хүн ийм газарт дуртай болов уу гэж бодсон юм. Ингээд үннээ хүлээцгээлээ. Нөгөө тал тарин мөрдөгч их нэртэйгээ уулзаад салах талаар ярилцаж байна. Энэ чиний анхны удаагийнх уу? Чамайг хуурсан анхны удаа юу гэж юу? Чи үнэхээр энэ талаар мэдмээр байгаа мó? Гэсэн чи мөрдөгч маань халгалж байна. Би энэ 7 хоногтой нүүнэ. Хэрэггүй. Би энэ 7 хоногтой нүүн. Чи хариу үлд гэд босчлоо. Гэр бүлийн байдал нь хэцүүхэн байгаа юм байна. Манай Майкийн болцоо арай амжилттай болж байна шүү. Би биеэсээ асуулт асуух аппликейшн ашиглаад сууж байна. Өнгөрсөн үерхэл чинь юунаас болоод бүтлгүүцсэн бэ? Ажлаас. Амьдралаа шинээр эхлүүлэх товчлуур байвал чи тэрийг дарах уу? Дарнаа. Тийм гэж үү? Тийм ээ. Чи дарахгүй мó? Дарахгүй. Чиний мотивац юу вэ? Мөнгө. Тэгэхээр би олон мөнгөтэй хүмүүстэй хамтарч ажилладаг. Ер нь бол хүн яаж ч олсон шунал хизээч зогсдоггүй юм. Би харин хизээ зогсохоо мэднэ. Тийм гэж үү? Тийм ээ. За ингээд нилээ ярилцчихлаа. Болцоо дуусаад бүсгүйгээ гаргаж өглөө. Би юу л да чи дахиад уулзаж болох уу гэж үү? Тийм ээ. Ингэсэн чи цаашаа явж байгаад. Магадгүй. Ингэж байна. Болж байна шүү. Тэр үе тарин зурагтаар Санта Барбарад үнэт дэлхийн дэлгүүрийг дээрэмдсэн байна гэд гарч байна. Майк нилээн ууртай харж байна. Цагдаа нар харин нөгөө дээрмийн бичлэгийг үзэж байдаг. Мөрдөгчийн хамтрагч нь. За. Нөгөө домогт 101 чи энэ байх нэ? Наадах чинь биш ээ. Юу гэсэн үг вэ? Чиний хэлсэн байр шил дээр дэлгүүр ухаж байна шүү дээ. Бас 101-р замтай ойрхон. Нэг асуудал байна. Тэр хизээч хүн гэмтээдэггүй юм. Манай хүн харин нөгөө хөгшин босстойгоо уулзаж байна. Эй, миний авраг ирж хэшив. Санта Барбара. Чи хийхийг хүсэхгүй байна гэв үсттэй. Би өөр маягаар хийхээр төлөвлөж байсан юм. Чи илүү их мөнгө хүсээ юу? Мөнгөндөө биш ээ. Энэ бол итгэлцлийн тухай. Хэрвээ дахиад ийм юм болвол та бид хоёрын харилцаа дуусна шүү. Юу? Чи намайг сүрдүүлж байгаа мó? Одоо чи надгүйгээр хаа хүрч чадах вэ гэдгээ боддог болоо юу? Тийм ээ. Ингээд боцоод явчлаа. Би очих болно. Би тэнд чинь байх болно. Нөгөө тал дээр нөгөө үнэт дэлхийн дэлгүүрийн эзэнт үнэн илрүүлэгч аппарат зүйлэгч гэсэн шалгаж байна. Манай шээрэн байж байна шүү. Эдний компани даатгалын мөнгө өгөхгүйгээд нийлээ унжиж байгаа бол л та. Удалгүй өвгөн нөгөө хүнд гартаа уулзаад манай залуу өөр юм хийхээр төлөвлөж байна. Чи түүнийг юу хийх гэж байгааг олж мэдээд дагах хэрэгтэй. Энэ түүний холбогддог залуу хакер
Google-ийн залуу юм шиг байна лээ. Түүгээр дамжуулаад олж болно. Олцоход яах юм? Тэр нэг ажил хийн. Түүнийг дээрмэ хийсний дараа чи түүнийг өөрийг нь дээрэмдэх хэрэгтэй байна. Тэгээд надад авчирж өг. Ингэж байна шүү. Манай Майк хэрэг нөгөө хакер залуутайгаа уулзаж байна. Тэгээд ширний хувийн мэдээллийг авдаг. Тэр үед гадаа нарийн хүнд гар ирчихсэн байж байна. Машинд нь юм суулгацсан бололтой. Явх үед нь араас нь байршлыг нь харж байна. Тэр өрөөнд Майк ширний цагийн хуваар болон имэйлд нь нэвтэрлээ. Тэгээд ширнийг нууцаар дагаж ажигладаг. Ширн нэг уулзалтаас гарч ирэх үед гадаа нь Майк зогсож байна. Mercedes GLI-г авъя. Сайхан машин шүү. Баярлалаа. Амьдрал муу машин унахад хитрхи богино. Юу? Элвис хэлсэн шүү дээ. Тийм үү? Тэр юу ундаг байсан? Алтан шаргал Cadillac. Тэгвэл ойлгомжтой. Та ямар машинд дуртай вэ? Би өөрийнхөөсөө хэв маягтай машинуудад дуртай. Тэр нь дээр үеийн гэсэн үг үү? Эсвэл орчин үеийнх үү? Өнөөдрийн хувьд бол дээр үеийнх. Өнөөдрийн хувьд гинэ. Би танай компанид ажилд ормоор юм байна да. Өнөөдөр тэгээд та юу унж байгаа юм? Хэрвээ чи таажих юм бол би чамд машина биелэглээ. Тийм гэж үү? Chevy Chevelle. Өнгөн. Ногоон. Өнгийг нь таалаа. Ингэсэн ногоон классик машин гарч ирээд зогсож байна. Хөөх. Би таныг дутуу үнэлжээ. Майк, Шэрэн танилцсандаа таатай байна. Гэд явлаа. Дайчгүй анхны сэтгэл өгчлөө шүү. Цагдаа нараар камер дээр сүүлд алмазны дэлгүүр ухах үедээ машин хаашаа явсныг нь харж байна. Би энэ дүүрэгт байрлах гаражуудыг шалгалаа. Бүгдийг нь үү? Тийм ээ. Өөр яаж олно гэж. Ингээд гараад явчлаа. Манай мөрдөх зүтгэлтэй юм аа. Тэр өрөө харин манай хүн Маяг гэртээ өрчихсөн байж байна. Мая хөгжим асаагаад. Бүжиглэх үү? Би бүжиглэж чаддаггүй маа. Альвэ? Ямар ч зураг байхгүй. Хөгжим байхгүй. Бас бүжиглэхгүй. Хин нэгэн чамд яаж хүн байхыг заах ёстой үсттэй. Ингээд хүчээр бүжиглэлээ. Тэгээд цаашаа гүнзгийрээд явж өглөө. Шөнө нь Майк тагтан дээрээ гараад иртэл. Гадаа нөгөө хүнд гар зогсож байдаг. Майкийг харангуйтаа гяс яваад өглөө. Майк харин шууд гараж руугаа ороод машинаа нэгждэг. Тэгээд нөгөө байршил тогтогчийг нь олчлоо. Тэр дор нь үйл хөдлөлийн менежер рүү залгаад. Сайн байна уу? Би ноён Стони байна. Надад шинэ орон сууц машин аралтай хэрэгтэй байна. Гэт нүүчлээ. Дор нь арга хэмжээ авч байна шүү. Бас нэг дайжгүй орон сууцанд яваад ордог. Тэр үе тэр нөгөө хакерын гадаа эвгүүгээр ирчихсэн байна. Хин бэ? Илгэм хүргэж ирлээ. Наана үлдээчгээ. Уучлаарай. Намайг тэхийг зөвшөөрдөггүй юм. Ингэснэ өшөглөөд ороод ирлээ. Тэгээд чи түнд ямар мэдээлэл өгснөө хэлээд. Ингээд сүрдүүлж байна. Мөрдөгчээр нь тэр авийн гаражуудыг нэгжээд явж байдаг. Тэгснэ нээрээ олчлоо шүү. Манай хүний хучаад тавьсан машиныг нь гаргаад ирлээ. Сөхөд үдсэн чи яг мөн байна. Шинжээчдийг яаралтай дууд. Майк харин нэг галерей дотор явж байдаг. Тэнд нь харин Шэрэн байж байна. Майкийг гараад шууд яваад очлоо. Хөх, ямар сонин давхцал вэ? Эй, Шэрэн баха. Тийм ээ. Чи Майк баха. Хамт кофе ууцгаавал ямар уу? Ингээд шууд урж байна. Шинжээчд харин машиныг шинжилж үзээд яг л шинэ машин шиг байна. Гэхдээ цусны толботой шилний хэлтэрхийгээс тооцвол шүү дээ. Мөрдөгч баярлаад. ДНК-гийн шинжилгээ хийж болохоор юм уу? Болно гэж найдаж байна. Майк харин Шэрэнтэй ярилцаж байна. Чи юу хийдэг вэ? Би даатгалын менежер хийдгээ. Хэрэгцээнээсээ давсан их мөнгөтэй хүмүүс хэрхэн тэрийг хамгаалах вэ гэдэгт нь тусалдаг гэхүү дээ. Тэгвэл чи мөнгөтэй хүмүүсийн талаар их мэдх юм байна, тийм үү? Дэндүү ихийг мэднэ. Тэд аригч нь уу, мөрийтэй тоглоомч нь уу, эсвэл ихнэрээ хуурдгүйгээд бүгдийг нь. Би хүмүүсийг уншихтай сайн. Тэгвэл намайг нэг уншаад үзтээ. Чи их мөнгөтэй. Шин цамц үйлдвэрийн эндүдлэгтэй гэхийг харах юм бол чи өөрөө хувцас угаадаггүй. $12,000 цаг зүүсэн гэдг нь баталж байна. Бас чи их чөлөөт цагтай. Санхүүгийн эрх чөлөөтэй. Гэхдээ чи байнгын мөнгөтэй байгаагүй л болов. Чи яаж мэдэв? Яагад гэвэл хэцүү амьдралаас баяжсан хүмүүс их сахилах баттай байдаг юм. Чи намайг яриад байна уу? Эсвэл өөрийгөө яриад байна уу? Гэсэн чи Майк, би чамд нэг зүйл хэлье. Яг үнэндээ бид хоёр энд таарсан нь тохиолдол биш. Би чамтай уулзах гэж ирсэн юм. Чи намайг дагаа юу? Бизнесийн санал тавихаар гэхүү дээ. Би чиний талаар олон зүйлийг мэднэ Шэрэн. Ганцаараа амьдардаг, гэрлэж байгаагүй, хүүхэдгүй. Одоогийн газартаа 11 жил ажиллаж байгаа. Чи хин гэж чинь вэ? Намайг 30 секунд сонсчих. Би чамд өндөр ашигтай, ямар ч эрсдэлгүй ажил санал болгоё. Чи надад зүгээр л мөнгөтэй хүмүүсийн мэдээллийг өгтөл болно. Тэгээд би ажиллаа хийн. Хэнийг ч гэмтэлгүйгээр ажиллаад дууссаны дараа чамд хувь өгнө. Тэгэхээр чи дээрэмчин байх нь. Би ийм замаар явж байгаагүй. Явах ч үгүй. Ингээд хаяад гарах гэж байна. Майк араас нь. Миний саналыг бодож үзээд хэрвээ зөвшөөрөх юм бол далайн ирэг дээр авахулсан зураг Instagram-д оруулаарай. Би өөрөө чамайг олно. Шэрэн тоосонгүй гэс гараад явчлаа. Тэгсэн араас нь нөгөө хүнд гар дагаж байна шүү. Майк харангуутаа шууд машиндаа суугаад хөөлөө. Тэгээд нийлээ хөөж байна. Шэрэ харин мэдэж байгаа ч юм алга. Майк хүнд гарыг салгаж хөөгөөд яг барьдгийн даван дээр нөгөөх нь машинд мөргүүлээд унчлаа. Тэгээд явган зугтгаар нь араас нь хөөгөөд дэлгүүрт яваад орлоо. Чи намайг олчлоо. Чамайг хэн явуулсан? Тэр чамд юу хий гэж хэлсэн? Миний хоолой сөөгöd өндөрлөд ярихад хэцүү байна. Тэгээд кофе түлхэж барихад яадгийг дархлаа сэргээж хоолой хөндөрүүлсэн. Хий ханиалгасан үед амны хөндийг халдваргүйжүүлж цэвэр байлгадаг. Бас өрөвслийн эсрэг
үйлчилгээтэй. Янгийн эсрэг дархлаа дэмжих антиоксидант үйлчилгээтэй гэж мэдэхгүй юу? Кофлит мэдэхгүй юм байсан юм бэ? Нөгөө ногоон цаастай хямлаа их мөн бидтэй. Дандаа авчууд гişтэй. Сүүлийн үед харин аптек орох завгүй яваад штт. Завтаа болохоор авчуугаараа энгийн хүлхмэл, цагаан гаатай хүлхмэл, нимбэгний амттай хүлхмэл, жүржийн амттай хүлхмэл гээд 4 төрөл байдгийг. За тэр яах вэ? Ажилдаа оръё. Тэгэд буу тулгаж байгаад босстой очиод хэл. Хэрвээ дахиад би чамайг харах юм бол та хоёр хоёулаа өөхөх болно шүү. Гэд явуулчлаа. Маргааш нарийн шээрэн йогда явж байтал мөрдөгчтэй таарлаа. Та энд юу хийж байгаа юм бэ? Ямар сонин тохиолдол вэ? Тохиолдол гинэ? Жинхнээсээ юу? Та бас надтай уулзахаар ирээгүй гэж юу? Үгүй дээ. Би зүгээр л шин юм туршиж үзэх гээд. Гэр бүлийн харилцаа маань саяхан дуусгар болсон юм л та. Ингэж байна. Шээрэн. За, намайг уучлаарай. Ашгүй майкийн талаар ярьсангүй шүү. Тэр үед мөрдөгчийн утсан дуграад хамтрагчин залгаж байна. 101 дахиад дээрэм хийж явах шиг байна. Бид бүсэлсэн. Яагаад 101 гэж? Яагаад гэвэл тэр 101-р замтай ойрхон дээрэм хийж байна. Бас тэр харангийн спорт машин ундаг юм байна. Тийм гэж үү? Ингээд шууд яваад очлоо. Тэгсэн нэг багтаа итгээд дээрэм хийж байна. Яг зугдах гэтэл цагдаа нар буудаад унгажлаа. Новш гэж тэр зэвсэгтэй байсан юм уу? Үгүй. Тэр зэвсэггүй байсан. Тэр мөн байна уу? Үгүй. Энэ зүгээр л хүүхэд байна. Ингээд нөгөө буудсан цагдааг очиод загинж байна. Очиод гавл. Гэсэн тэндээс нөгөө хар машиных нь эзэн хүрээдэрлээ. Дээрэмчний машин биш байжээ. Нөгөө цагдаа харин тэр буутайл байсан биш шүү дээ. Йоо, тэр буутай байна. Очиод хар. Ингээд харсан чин гарт нь буу ариулчиж. Арьсаа хамгаалах гэж ингэж байгаа бол та. Ингээд ахлах мөрдөгч манай эдэг байцаалаа. Тэр буутай байсан байна. Мөрдөгчд өөрсдөө хамгаалсан. Зөв үү? Буруу. Тэр буугүй байсан. Бун сүнхэнд нь байсан. Танаа хамтрагч болон буудсан цагдаа хоёулаа түүнийг буутай байсан гэж хэлсэн. Сонс. Хэцүү цаг ирэх үед бид хамт зогсох ёстой. Чамд ч бас тийм үе ирэх үед бид чамайг хамгаална. Тиймээс тэр буутай байсан гэд мэдэгдэл дээрээ бич. Ингэж байна шүү. Шэрний байгууллагын хурал боллоо. Нөгөө ажлыг нь авсан шаргал үст амжилттай ажилласан гэд тэмдэглэж байна. Шаргал үст. Тэд нэрэн хурмин дээрээ хэрэглэх алмазнуудаа худалдаж авах юм байлээ. Тэрийгээ бас даатгуулна гэсэн. 5.5 сая долларын үн бүхий алмаз. Ноодох чинь сайхан сонсогдож байна. Гэхдээ бас эрсдэлтэй юм. Аль болох аюулгүй байлгахад анхаараарай. Энийг нь харин шээрэн сонсоод байж байна. Хурал дууссаны дараа захирал шээрнийг үлдээж байгаад уулзсан. Тэгээд санхүүгийн байдлаа харж байгаад дараа жилээс тушаал дэвших талаар бодолцохоор болсон гэж хэллээ. Та шулуухын хэлэх хэрэгтэй. Хэрвээ энэ бүтэхгүй гэх юм бол би дараагийн төлөвлөгөөгөө бодох хэрэгтэй байна. Йоо, дараагийн төлөвлөгөө гинэ. Чи манай өрсөлдөгч компанид ажилд ороод манай тоон үзүүлэлтүүдийг хэлж өгөх гээё. Тэгвэл би чамд нэг тоо хэлье шээрэн. 53 гэд насыг хэлчлээ. Баян хүмүүс юу авдгийг бид мэднэ. Ямар ч байсан 53 гэдэг тоог авдаггүй юм. Гэд дормжилчод гараад явчлаа. Шээрэн нийлэн урам нь хугарч байгаа бололтой баг зэрэг нулимстай үлдлээ. Тэр үед харин цагдаагийн газарт нөгөө цусанд хийсэн ДНК-гийн шинжилгээний хариу гарсан гэж байна. Нэгэд үтсэн чинь Дэвис Джеймс гэд нэг хүү байж байна. Мөрдөгч тэндээс гэрийнх нь хаягийг харчлаа. Шээрэн харин далайн ирэг дээр ирчихжээ. Хэрвээ миний саналыг зөвшөөрөх юм бол далайн ирэг дээр ахуулсан зурга тавиараа гэсэн шүү дээ. Шээрэн элсэн дээр гიშгэж байгаа хөлнийхөө зургийг аваад инстад оруулчлаа. Майк харин Маятайгаа зугаалаад явж байтал Шээрэний зураг харагдаж байна. Чи зүгээр үү? Зүгээрээ. Ингээд манай хоёр хамтрахаар боллоо. Шээрэнийг гэрээсээ гарч ирэх үед Майк зогсож байна. За энэ хоёрыг хамтрахаас өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа явчаа. Сабадарж амжаагүй л яваад байгаа биз. Өнөөдөр манай бичлэгүүдээс 3-аас олныг үзсэн хэрнээс сабадарж амжаагүй байгаа хүмүүс маань сабадараарай. Сабадарсан манай царайлгүй тарин лайка дараарай. Ингээд манай хоёр уулзлаа. Шээрэн уулзангуудаа шууд мэдээлэл өгч байна. Антверпээс нэг хүргэгч алмаз болон цаг аваад тэр бомбны хормонд авчиж өгөх юм байна. 5.5 сая долларын үнэлгээтэй. Хаана? Бэверли Уилшир зочид уудал. Энэ гихтээ нэг онцлогтой. Худалдаа авагч нь дандаа бэлнээр төлдөг. Ингэснээр татвараас зугтдаг. Тэгэхээр яг 8 хийгдэх үед тэр өрөөнд 11 сая доллар байх болно гэсэн үг. Бас би 3 саяыг нь авмаар байна. Ингэж байна шүү. Мөнгөө давхар хамгаалсан нэг юм хийсэн л байгаа. Дээрээс нь их олон буу. Бас их хөл хөдөлгөөнтэй газар. Би бол их эрсдэлтэй ажил гэж үнэлэх юм байна. Ингээд дөрвтэй шийд хэлсэнгүй. Манай мөрдөгч харин гэрээсээ нүүгээд далайн ирэг дээр нэг жижиг байранд нүүж ордог. Тэгээд нөгөө ДНК-гийн хариун дээр гарсан Дэвис Джеймсийн гэрлүү яваад очлоо. Сайн байна уу? Би мөрдөгч Лупесник байна. Энд Дэвис Джеймс гэж хүн амьдардаг уу? Түүнийг яагаад эндээс хайж байгаа юм бэ? Гэж байна шүү. Тэгэхээр та мэддэг хэрэг үү? Гэсэн чи энэ хийж байна. Майк дасгал хийж байтал утсанд нь мессеж ирлээ. Джеймс, би Ана байна. Чамтай ярих хэрэг байна. Чи завтаа бол буцаага залгаж болох уу? Гэсэн чи шууд залглаа. Тэгэд бүх юм зүгээр үү? Цагдаагийн газраас нэг хүн чиний аюулгүй байдалд санаа зовсон гэд ярьчихсан байна. Гэд яриуллаа. Мөрдөгч аваад сайн уу Джеймс? Гэсэн чи тастчлаа. Шээрэн гэрийнхээ гадаа иртэл тэнд нь Джеймс ирч гэж. Тэгээд суугаад
буугаад тэр хүргэгчийн нислэг нь хэзээвэ. Хорим ням гарагт. Тэгэхээр тавдах юм уу хагас сантал байж таарна. Майк нэг удас өгöd. Энийг ав. Азалтай байлгаж байгаад надтай ярьсныхан дараа устгаарай. Яасан бэ? Чи энийг л хүсэв үсттэй. Тэгээд маргааш нь Майк хурмын хувцас захиалаад тэгээд Шерон руу залгалаа. Надад хамгаалтын ажилтны нэр болон нислэгийн дугаар хэрэгтэй байна. Шерон ажил дээрээ хүлээж байгаад шаргал үстийг явах үед нь файл руу нороод хамгаалтын ажилтны нэр болон нислэгийн дугаарыг хараад явуулчлаа. Тэгээд гэртээ ирэнгүүтээ нөгөө утсаа эвдлээд хайчлаа. Гэтэл хажуунаас нь гинэт нөгөө хүнд гар хүрээд ирсэн байна. Шерոնыг зодод сүрдүүлж байгаад чи түнд ямар мэдээлэл өгсөн? Надад бүгдийг нь хэлээд гээд авчлаа. Маргааш нь мөрдөгч нөгөө йог дээрээ байж байтал Шерон ирж байна. Тэгээд тантай түр уулзаж болох уу? Юу болсон юм бол? Ингээс нүүрээ харуулж байна. Болноо. Тэгээд бүгдийг нь хэллээ. Чи Майкд юу хэлсэн юм? Танд сая хэлсэн бүх зүйлээ хэлсэн. Бас өчигдрийн залууд ч гэсэн бүгдийг нь хэлсэн. Би бүх хэрэгэ хүлээсэн болохоор шоронд орохгүй яж болно үсттэй. Таныг хамтраа ажилласан гэж үзээд чөлөөлж болно. Гэхдээ таныг ажилтайгаа үлдэнэ гэж би бодохгүй байна. Навш гэж одоо харин тэр Майкийн тухай надад хэлээж ингэж байна. Нөгөө хүнд гар зочид уудлын гадаа хүлээж байгаад нэг ажилтныг гарах үед нь дагаж байна. Зочид уудлын ажилтны дүрд орох гэж байгаа болтой шүү. Мөрдөгч харин цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах хэсэг дээр ирээд "Хөөе, саяхан гарсан алмазны дээрмийн нотлох баримтыг шалгаадах" гэж шалгаж байгаад нөгөө хуурамч алмаз гээд цаасанд боосон алмазнуудыг харлаа. Майк харин Маятай уулзаж байна. Майк нэг л биш байгаад байна. Мая, чи зүгээр үү? Тийм ээ. Би ажиллаар өөр тийшээ явах хэрэгтэй болчиход байна. Хэр удах юм бэ? Мэдэхгүй юм да. Чи надад үнэнээ хэлж болохгүй юу? Юу? Чи надад юу ч хэлээгүй. Ямар ч зураг байхгүй. Гэр бүлийнхээ талаар ярихгүй. Юу ч байхгүй. Яг л танихгүй хүн шиг. Яг үнэндээ чи надад таалагддаг. Гэхдээ бодоод үзэхээр би чиний талаар юу ч мэдэхгүй. Би зүгээр намайг хэсэг хүлээгээсэй л гэж хүссэн юм. Хүлээх гинэ? Юу хүлээнэ гэж? Мөнгө гэв. Мөнгө байхгүй бол аюул учрах юм бол эрсдэлтэй шүү дээ. Амьдрал юу ч болж болно. Ингэсэн чи Мая уурлаад гараад явчлаа. Майк нилээн бухимдалтай буцаад явдаг. За ингээд маргааш нь боллоо. Нөгөө том ажил эхлэх гэж байна. Өглөө нь мөрдөгч хувцас өмсөд Майкос бэлтгэлээ базаагаад явцгаана. Шерон харин гэрт нь аюултай болсон учраас түр мөрдөгчинд байрлаж байгаа юм байна. Мөрдөгчийг үдиж өгнө. Майк тэнд онгоцны буудлаас тосох хамгаалттай ажилтныг дагж байдаг. Тэгээд машин дээр нь очиод гараа өрүүл дээрээ тавь бов гэд гэрийнх нь бичлэгийг харуулна. Миний гэр бүлийг битгий гэмтэгээр удсаа надад өг. Ингээд авч байна. Хүнд гар харин буудлын ажилтны хувцас өмсөд бэлтэж байна. Алмаз авчирж байгаа хүний онгоц буух үед мөрдөгч ноён Фостер руу ингээд төрүүлээд тосоод авчлаа. Тийм ээ. Намайг дагаад явна уу? Алмаз хүргэгч гарч ирэх үед манай Майк нэрийг барьсан зогсож байна. Тэгээд тосож аваад машиндаа суулгалаа. Тэгсэн тэр нь мөрдөгч байж байна шүү. Явах уу? Би бичиг баримтыг чи харж болох уу? Ингээсээ харуулж байна. Аль хэдийн хуурамч бичиг баримт бэлтчихсэн байж. Тэгээд явцгаалаа. Замдаа яах нү гэд мөрдөгч эргэн тойрноо хажаад яваад байна. Ганц нэг яриа үзсэн чинь манай хүн машин сонирхдаг гэд үг алдчихлаа. Мөрдөгч жаахан сэжиглээд унлаа шүү. Шеренаас Майкийн талаар асуугаад байсан шүү дээ. Майкос жаахан сэжиглээстэй. Тэгээд буудал дээр хүрээд ирцгэн. Тэнд нарийн хүнд гар үйлчлэгчийн хувцастай байж байдаг. Манай Майк янзын жүжиглж байна. Яг л хамгаалтын ажилтан. Лифтэнд ороод дараагийнх нь суугаарай. Баярлалаа. Хүнд гар харин тэнд ажилчдын лавлах руу заалгаад "Бэ, ноён Монрогийн өрөөрөө юм аваачиж өгөх ёстой юм. Тэгсэн буруу өрөөрөө орчжээ" гэд өрөөнийх нь дугаарыг авчлаа. Майк харин мөрдөгчийг өрөөнд нь хүргэж өгнө. Ноён Монротой уулзах гэсэн. "Хонгор минь, чамтай хүмүүс уулзахаар ирлээ." "Оо, алмаз авчирсан уу? Асуудал гараагүй эз?" "Үгүй эрхмээ." Ингэсэн чи манай хүн гинэт буу гаргаад ирлээ. "Бүгд гараа өрг. Та хоёр газар хөвт. Чи сейф онгоолго." Гэд сейфийг нь онгоолгуулж мөнгийг аваад "Чи харин наад цүнхээ онгоолго." гэд мөрдөгчөөр цүнхийг нь онгоолгууллаа. Тэгсэн дотор нь буу байж байна шүү. Майкийн анхаарал хальт сарних төдийд мөрдөгч бууга өргөд "Цагтаа байна. Бууга буулга." "Юу? Чи баривчлагдсан Джеймс. Бууга буулга. Би чамайг хэн болохыг мэднэ. Бас чамайг хэнийг ч гэмтээдэггүй гэдгийг мэднэ. Чи одоо цагдаа руу буу тулгаж байна." Манай Майк нилээ эргэлзлээ. Тэгсэн ардаас нөгөө хүнд гар ороод ирлээ. "Бууга буулга. Бүгдийг чи буудэн шүү. Бууга буулга" гэсэн мөрдөгч буулгадаггүй. Тэгсэн тэнд байсан баяныг буудчлаа. Тэгээд яг мөрдөгчийг буудах гээд байна. Майк харин симхийг нь мэдэрч байгаад хүнд гарыг яг хяналтаа алдах үед нь Майк хүнд гарыг буудчлаа. Босч ирээд "Тэр чамайг буудах гэж байсан." Мөрдөгч харин Джеймсийн бууг нь буулгаад "Одоо сонс. Эндээс гараад машиндаа суугаад яв. Хэзээч битгий эргэж ир. Мөнгө болоо алмаз эндээ үлдэнэ. Дээрэмчин нэн байна. Дээрэмчин цагдааг буудах гэж оролцсон учраас би буудчихсан. Энэ бол 101. Ингээд энэ хэрэг хаагдлаа. Гэж бай шүү. Майк мөрдөгчийн саналыг хүлээж аваад зүгээр гараад явчлаа. Нөгөө баян харин амьд байна. Хөнгөн шаргацсан бололтой. Мөрдөгч очоод "Цагдаа нар ирэх үед миний өгөх мэдүүлэг дээр чи тийм гэж хариулна. Ойлгов уу?" "Яагаад?" "Яагаад гэвэл тэд чамайг татвараас зугтаж, бэлэн мөнгөөр чулуу худалдаж авдаг талаар чинь ухаасаа гэж чи хүсээгүй үсттэй." Гэж сүрдүүлээд тохирчлоо. "Наад алмаз болон мөнгнүүдээ сейфэндээ хий." Гэж байна. Бүсгүй сейф рүү алмазнуудаа хийх үед тэнд нөгөө бор цаастай хуурамч алмазнууд байж байна.
Мөрдөгч зарим нь солилцсон бололтой шүү. Майк харин тэндээс гараад явж байдаг. Мөрдөгч ажиллаа дуусгаад буцах замдаа нэг цаас нэгэд хартал баахан алмаз авчихсан байна. Оргуудыг нь өөртөө авчижээ. Майк харин машинтайгаа явж байснаа гинэт нэг юм бодов бололтой машина эргүүлээд буцдаг. Мөрдөгч удалгүй Шерэнтэй ирээд уулздаг. Тэгснэ хідэн алмаз өгч байна шүү. Энэ юу юм бэ? Хинч хайхгүй юм байгаамаа гэж байна. Ажлаасаа халагдсан ч гэсэн муугүй шүү. Шерэний утас руу харин Майкаас мессеж ирсэн байна. Цагдаа найздаа дамжуулаарай гэд биччихэж. Мөрдөгч явуулсан зургийнхын дагуу яваад очтол гаражта нөгөө Каласыг ногоо машина үлдээчиж. Тэр үед харин Майя ажил дээр байж байдаг. Шуудан зөөгч Майяд нэг шууд өглөө нилээн бакц өгч байна шүү. Тэр дунд нь Майяд нэг элгэмж ирчихсэн байна. Нэгэд үзтэл ах トゥ гуруулаа ахуулсан гэр бүлийн зураг байж байдаг. Ард нь харин миний буруу байжээ. Орой таагүй гэж найдаа гэд зурус биччихэж. Мөрдөгч машиндаа суусан чинь дотор нь түлхүүр нь байж байна. Майя харин гинэт саяны шуудан зөөгч арай гэд тэндээс Майкийг олж уулзах гэд гардаг. Мөрдөгч харин нөгөө машин авнаад гаражаас гарна. Хаа зэнтэр аавна гэж Калас байна шүү. Энэ түрээд кино маань дуслаа.